2012 он нэгэн эр ойд ан хийж яваад төөрсөн байна. Тэр хамт явж байсан найз руугаа болон 911 утсанд нэг биш удаа холбогдож төөрсөн талаараа хэлж тусламж хүсч байсан ч түүнийг хэдхэн цагийн дараа гэхэд ойд нас барсан байдалтай байхад нь олсон юм. Түүнийг эрен хайж байсан нисдэг тэрэгний 7 мэдрэгчтэй камерын тусламжтай олсон бөгөөд тэр маш учир битүүлэг нууцлаг үхлээр нас барсан байжээ. Хариулт үгүй суугийн халуунаар барьдаг савнууд маань бэлэн болж зарагдаад эхэлсэн гэдгийг дуулгамаар байна. Та манай Facebook хуудасаар орж захиалах боломжтой бөгөөд уг дурсгалын зүйлийг авснаар та дуртай сувгийнхаа үйл ажиллагааг дэмжих нэгэн хэлбэр болох болно. 35 настай Джеффри Гепхарт нь идэвхтэй амьдралын хэм маягтай гэж хэлж болохоор нэгэн байсан бөгөөд тэр дундаа ойд ан хийх нь түүний хамгийн дуртай зүйл байв. Уг түүх болсон 2012 онд Джефф эцэг эхийн хамт Blairsville гэх жижиг хотод амьдардаг байсан юм. Тэр мах бэлтгэлийн газарт ажилладаг байж 2012 оны 9 дугаар сарын 20-ны өдөр Джеффри өөрийн найз Дэвидийн хамт 3 хоногийн хугацаатай анд явсан байна. Энэ явдал нь албан ёсны ангийн удирдал эхлэхээс сарын өмнө болсон юм. Уг үйл явдал нь бүртгэл төлөвлөлт шаарддаг. Ангийн удирдлын өмнөх албан ёсны зөвшөөрөлтөй үйл явдал бөгөөд Джеффри Дэвид хоёроос гадна 260 орчим хүн тухайн бүс нутагт бүртгүүлсэн байна. Джефф болон Дэвид нар хойд Жоржиад орших ойроо өглөөрт хөдөлсөн бөгөөд өдрийн ихэнх хугацааг хамтдаа хойгоор явж өнгөрүүлсэн гэжээ. Хэсэг хугацааны дараа тэд хоорондоо салж өөр чиглэлд ганцаараа явж ан хийхэр болсон бөгөөд харуу бүрий болох үед отог дээрээ цуглахаар тохиролцжээ. Гадаа бүрэнхий болж гэгээ тасарч эхлэх үед Джефф найз Дэвид рүүгээ залгсан ба төөрч гисэн талаар хэлж тусламж хүссэн байна. Найз Дэвид нь энэ дуудлагын дараа отог дээр ирж Джеффийг хайхаар явах гэж байхад нь өөр анчид Джеффтэй таарлан отог дээр нь хүргэж ирсэн хэмээн Джефф урдаас нь хүрээд ирсэн гэжээ. Эхний өдөр ан ав амжилтгүй болсон тул залуус маргааш өглөөнж гисэн хуваагдан явж ан хийхэр шийдсэн байна. Тэд өглөө нь тохирсон ёсоор хоёр тийшээ гарan явсан юм. Гэвч бүрэнхий болох үед Джефф ахин төөрсөн байна. Оройн 20 цагаас 20 цаг 20 минутын хооронд Джефф 5 удаа Дэвид рүү залгах оролдлого хийсэн ба ойд төөрсөн тул машиныхаа дуу тохиог дуурахыг хүссэн гэжээ. Үүний дараа төөрсөн Джефф өөрийн буугаар хэд хэдэн удаа агаарт хий буудаж найзаагаа сонссон эсхийг уцаар асуусан байна. Дэвид ч түүний буун дуг сонссон бөгөөд тухайн газарт явж байсан өөр анчидч гисэн сонссон талаараа хожим хэлсэн юм. Найз Дэвидэнд буун дуг сонссныхоо дараа найзаагаа 500 м орчим зайтай ойрхон байгаа гэж бодсон гэжээ. Найзтайгаа холбогдож тэнгэр рүү хий бууцсныхаа дараа Джефф 911 утсанд мөн холбогдож ойд ан хийж яваад төөрсөн талаараа хэлээд амжижээ. Гэвч 20 цаг 30 минутын үед Джеффээс сураг тасарч дуудлага ирэхэ болсон байна. Тэр үед найзаагаа олж чадаагүй Дэвид тухайн бүсэд ойр орчинд байсан анчтад найзаагаа төөрсөн талаар мэдэгдэж тусламж хүссэн юм. Дэвид машинаар ой дотор явж болох боломжтой газруудаар нь явж дуут дохиогоо тасралтгүй дуурж байсан ч Джеффээс зураг ажиг байхгүй байлаа. Тухайн газарт байсан анчттай хамт найзаагаа хайгаад олоогүй тул зураггүй болсноос нь 2 цагийн дараа 22 цаг 24 минутанд Дэвид цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар Джеффийн байж болох газрын талаар баримжаа байсан тул өнөрч нохоттой эрлийн багийг илгээсэн юм. Эрен хайх аврах ангийнхан цагдаагийн ажилчтай хамт тухайн үед өөрсдөд нь байсан бүхий л боломжит арга техникийг ашиглан Джеффрийг хайж байсан гэжээ. Тухайн үед нь шүн болсон байсан тул гарч хитэн прожектор хэрэглэхээс гадна цагдаагийн дуу тохиог дуургаж Джеффт өөрт нь сонсохыг оролдож байсан байна. Цагдаа нар тэр өрөө тун шуурхаа ажилласан бөгөөд Джеффийн гар утасны сигналаар нь байж болох газрыг нь ойролцоогоор тогтоогод хүртэл амжсан байна. Энэ мэдээлэлтэй тулгуурлан цагдаагийн эргүүлийн нисдэг тэргийг тухайн газар руу явуулсан бөгөөд нисдэг тэрэгнээс 7 мэдрэгчээр агаараа сайж байсан юм. Энэ санаач амжилттай болж шөнө 2 цаг хагас үед хуучин нуур байж байгаа чирэгсэн шавар намгэрхэг газарт хэвтэж буй хүнийг санагдуулам хэлбэртэй зүйл 7 мэдрэгчт нь өртсөн байна. Тус зүйлийг олсон даруйда нисдэг тэрэг газарт байсан эрлийн багийнхныг замчилж чиглүүлэн өнөөх хүн дээр хүргэсэн юм. Шөнө 3 цагийн үед л газраар эрен хайж байсан багийнхан нисдэг тэрэгний чиглүүлснээр хэвтэж байсан хүн дээр хурч очсон бөгөөд тэднийг аимшигтай дүр зураг өгтөн авчээ. Тэр нь Джеффри Гепхартын амьгүй цогц мөн байсан ба тэр маш ашигтай нууцлаг үхлээр нас барсан нь төд удалгүй тодорхой болсон байна. Өглөө нь түүний цогцыг задлан шинжилгээнд оруулахаар авч явсан юм. Өмнө дурсанчлан ой дунд байсан жижиг нуурын ширгсэн намгэрхэг шавартай өндөр өвстэй газарт
Жефригийн цогц цусан дундаа хэвтэж байсан байна. Түүний цогц дээшээ харсан. Хоёр гараа цээжиндээ авсан байдалтай хэвтэж байсан гэжээ. Мөн өмссөн байсан өнгөлөнд алталтай өнгөтэй цамц нь энгэрэн задгаа дотор футболкын цус болсон байна. Жефиг анчны хутгаар тун хэрцгий байдлаар хөнөөсөн байсан юм. Түүний цээжин бие хэсгээс 17 удаагийн янз бүрийн гүнтэй хутганы мөр олдсон байна. Харин цогцны дэргэд Жефийн эд зүйлтэй үүргэвч байснаас гадна ангийн буу, ангийн хутга, хутганы арьсан хуу зэрэг олдсон бөгөөд гар утас, төрөвч, мөнгө зэрэг зүйлсэн ч байсан юм. Цагдаа нар энэ хачиралтай хэргийн мөрлөгийг эхэлсэн даруйда хамт байсан найз Дэвидэд нь анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Цогц нь олцсоос хэдэн цагийн дараа буюу маргааш өглөө нь цагдаа нар найз Дэвидийнх нь 2 гарын зургийг авсан гэжээ. Энэ түүний гарнаас ямар нэгэн хэрэгтэй холбоотой уул мөр байгаа эсхийг шалгаж байна гэж тайлбарсан гэсэн юм. Цагдаа нар мөн тэдний отоглож байсан газрыг хонож байсан чиргүүл зэргийг нь шалгасан бөгөөд Дэвидийн хутга болон зарим нэг эд зүйлийг хураан авч шинжилсэн ч ямар нэг шижигтэй зүйлийн уул мөр олоогүй байна. Энэ бүгдийн дараа тэр өдөртөө Дэвидийг цагдаагийн газар руу авч яван тэндээ мэдүүлэг авсан юм. Тэр найз Жеффийнхаа талаар болон ойд ирсэн цагаас хойш бүх зүйлийг тэр тусмаа Жефф 2 удаа төөрөн уцаар залгаж байсан талаар хэлжээ. Жефф төөрөд найз руугаа залгах үед өндөр ургасан өвс болон шавартай газрын талаар ч хэлж байсан гэсэн юм. Дэвид мөн ямар нэгэн байдлаар энэ хэрэгт огт холбоогүй гэдгээ хэлж байжээ. Гэвч энэ өтгөн ой модон донд Жеффритэй тэр орой юу тохиолдсон байж болох вэ? Эргийн газарт ажилласан шинжээчид Жеффийн цогсноос холгүй газарт ширгсэн нуурын шавар дээр гарсан гутлын мөр олсон байна. Гутлын мөр шаварт маш сайн гүнзгий шигдэн гарсан бөгөөд ойн зүгт чиглэн явсан мөр гэдэг нь тогтоогдсон юм. Энэ үед цагдаа нар хэрэгтний мөрийг оллоо гэж бодсон ч тэр мөр нь хохирогч Жеффри Гепхартын өөрийнх нь мөр болгон тогтоогдсон байна. Жеффийн ойр орчимд олсон бүхий л мөр түүний өөрийнх нь л болж таарсан бөгөөд цогц олддог газрын онцлог буюу өндөр өвс лаг шавартай газар зэргээс авч үзвэл хэн нэгэн мөрөө өлдөлгүй тэнд байсан байх ямар ч боломжгүй гэж мөрдөгчд үзэж эхэлсэн юм. Эйгүү тэдний мөрдлөг эхлээд 2-3-7 хоногийн дараа мухардаж эхэлжээ. 2012 оны 11 сард цагдаагийн байгууллагаас хожим маргаан талцал үүсгэсэн нэгэн мэдээлэл хийсэн байна. Тэдний хэлснээр Жеффри Гепхартын үхэл огтоос гадны нөлөөгүй бөгөөд энэ бол амиа хорлол байсан гэсэн юм. Гэвч мэдээж ийм хэрэгүүдэд болдогчлон Жеффийн гэр бүлийнхэн энэ албан ёсны дүгнэлттэй огт санал нийлэхгүй байгаа бөгөөд амиа хорлолт гэх хувилбар огтоосоо үнэмшилгүй, эрүүл ухаан логикч нийцэхгүй гэж үзжээ. Төвний гэр бүлийнхэн ойр дотныхан ч биш энэ хэргийг сонссон хүмүүсийн ихэнх нь энэ дүгнэлттэй санал нийлдэггүй гэсэн ба тэдэнд ингэж үзэх шалтгаан ч хангалттай байсан юм. Одоо тэдгээртэй нэг бүрчлэн танилццгаая. Одоогоор яг баттай мэдэгдэж байгаа зүйлсийг дүгнэж хэлвэл Жефф өөрийн найзтайгаа хоёулаа ан хийхээр ойроо 3 хоногийн хугацаатай явсан юм. Эхний өдрийнхөө орой л гэхэд Жефф төөрч найз руугаа ярьсан ба. Асуудал хүндрэхээс өмнө азар өөр анчидтай таарч тэдний тусламжтайгаар отогтой ирснийг бид санаж байгаа. Хоёр дахь өдрийн орой буюу маргааш оройн Жефф ахин төөрсөн бөгөөд найз руугаа болон 911 утсанд залгаж төөрсөн тухайгаа хэлж тусламж хүссэн юм. Харин үүнээс хэдхэн цагийн дараа 10 хэдэн хутганы шархтаа цогцсон олдсон. Яг энд ихний асуулт гарч ирж байна. Туршлагатай анчин Жефф яагаад 2 өдрийн дотор 2 ч удаа төөрсөн бэ гэх асуулт. Жефф тухайн үед өндөр согтолтын зэрэгтэй байснаас олж тэр ухаан санаа нь балартаж төөрсөн байж болох уу? Загасчд болон анчид ан хийх үедээ согтруулгундаа хэрэглэх нь элбэг байдаг бөгөөд Жеффийн тэр өдөр хэтрүүлэн хэрэглэсэн нь ойд төөрч бодлох шалтгаан болсон байж болох юм. Хэрв Жефф согтоогүй хэрнээ ойд 2 өдөр дараалж төөрсөн бол энэ тун хашгиралтай баримт болох байсан ч түүний согтолтын зэргийн талаар интернетэд мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр түүний төөрсөн шалтгааныг нь авч үзэхгүй байлаач үүгээр энэ хэргийн нууцлаг байдал багасахгүй юм. Энэ хэргийн хамгийн гол асуулт болох Жеффри тухайн өдөр үнэхээр амиа хорлож өөрийгөө 10 хэдэн удаа хутгалсан уу эсвэл хэн нэгэн түүнийг хөнөөсөн үү гэх асуулт хариулт өгөх хэвээр үлдэж байна. Уг асуултын дагуу 2 боломжит хувилбар байгааг авч үзцгээе. Эхний хувилбараар Жефф хэн нэгэнд хөнөөгдсөн гэх таамаг юм. Тухайн үед тэр ямар нэгэн шалтгаанаар төөрсөн гэж үзвэл цаашаа нь юу болсон бэ? Хэн яах гэж ойд төөрсөн хүнийг хэрцгийгээр хөнөөж болох вэ? Эсвэл түүнтэй харанхуй ойд таарсан өөр анч түүнийг хөнөөсөн гэж юу? Ер нь түүнийг хэн нэгэн хөнөөсөн бол шалтгаан сэтэл нь юу байх вэ? Бид бүгдээ мэдэж байгаачлан
Жеффийн тухайн үед авч явсан бүх зүйл цогсныхын дэргэд бүрэн бүтэн олдсон билээ. За түүнийг хэн нэгэн үнэхээр хутгаар хөнөөсөн байлаа гэхэд Жефф тэмч амархан золиос болчхор нэгэн биш байсан юм. Тэр 187 см өндөрт 115 кг жинтэй том ирэг байсанаас гадна түүнд ангийн хутга, буу зэрэг биетэн байсныг санах хэрэгтэй. Хэн нэгэн түүнлүү дайрсан бол тэр урдаас нь тэмцэлдэх байсан бөгөөд тэр хэрээрээ тэмцсэн уул мөр үлдэх байв. Гэвч бидний мэдэж байгаачлан хэргийн газраас ямар ч өөр хүний уул мөр эд зүйл олдоогүй. Жеффийн найз Дэвид өөрийн хэрэгтэй ямар нэгэн байдлаар хамааралгүй, ямар ч холбоогүй гэдгийг хэлсэн байсан бөгөөд Дэвидийн хувцас хутга зэргийг шинжилгээнд хамруулахад хутга дээрээс нь цусны мөр олдсон ч энэ цус нь хүний цус биш байсан байна. Мөн хувцас дээр нь ямар ч цусны мөр олдоогүй гэжээ. Мөрдөгчд эхлээд түүнийг сэжиглэж байсан ч удаан хугацааны мөрдлөг шалгалтын дараа Дэвидийг ямар ч хамааралгүй гэж тогтоосон байна. Одоо бүгдээр албан ёсны дүгнэлт болох амиа хорлолт гэх хувилбарыг авч үзье. Энэ хувилбар тиймч үнэмшилтэй биш мэт харагдаж байгаа ч үүнээс өөр аргагүй ч байж болох ганц хувилбар юм. Жефф 2 өдөр дараалан нэг газараа төөрсөн гэдэг нь түүний туршлагыг авч үзэх юм бол тун хашгиралтай байгаа ч Жеффийг тухайн үед сэтгцэн ямар нэгэн эмгэгтэй болсон байсныг мөн үгүйсгэж болохгүй. Харамсалтай нь бидэнд байгаа мэдээлэл донд түүний хувийн амьдрал, ажил төрлийн мэдээлэл тун баг байхгүй шахуу гэж хэлж болохоор байна. Тодорхой байгаа зүйлс гэвэл хэдий тэр 35 настайч эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан. Ямар нэг эхнэр хүүхэд найз бүсгүйч байгаагүй дээр мал нядалгааны газарт ажилладаг. Католик сүмд явдаг гэдгээс өөр зүйл байхгүй. Магадгүй Жефф төөрөх үедээ айд сандарсан байх боломжтой бөгөөд энэ төөрсөн хүний хувьд хэвийн зан чанар юм. Тэр айд сандран ойгоос гарах гарц юм уу? Найз дээрээ очихоор явсаар байгаад улам холдож магадгүй сүлжээгүй газарт очсон нь нөхцөл байдлыг уламд орлуулсан байх гэж үздэг байна. Үүний дараа тэр хитрхи айд сандран амиа хорлохор болж өөрийгөө олон удаа хутгалсан гэж хэргийн үндсэн таамаг хэлдэг. Энэ таамаглал маш олон хүнд утгагүй санагддаг бөгөөд тэр нь ч аргагүй. Учир нь сэтгцэн өвчтөй байсан байж магадгүй гэж байгаач тэр нь огт батлагдаагүй. Нас барсныхын дараа л хэргийн нөхцөл байдал тулгуурлан гаргасан таамаг ба. Өмнө тийм сэтгцэн өөрчлөлтөй байж болохоор зүйл огт болж байгаагүй. 30 гаруй насны эрүүл сарвал туршлагатай анчин генет өөрийгөө хөнөөсөн гэдэг нь хачирхалтай. Мөн тэр ангийн буу эзэмшдэг байсан бөгөөд буу эзэмшихийн тулд тодорхой хугацаанд тогтмол сэтгцийн тест шалгалт өгдөг гэсэн тул түүнийг сэтгцэн өвчтөй байсан гэх таамгийг үнэмшлэхгүй харагдуулдаг баримт нь энэ юм. Хожим задлан шинжилгээгээр түүний биеэс архины хэмжээ хэр зэрэг олцсон, эсвэл бүр өөр төрлийн сэтгцэд нөлөөлөх бодис зэрэг илэрсэн гэх мэдээ олдоогүй ба. Хэрв илэрсэн бол энэ талаар олон нийтэд ил болгох байсан бизээ. Тэгэхээр Жефф тухайн үед их хэмжээгээр согтуу юм уу? Мансуурсан байсан гэх таамаг бас л эргэлзээтэй болоод ирж байна. Хэрвээ тэр урдаас төлөвлөж амиа хорлсон бол ямар нэг захиа бичиг үлдэхээс гадна төөрчглөө авраач гэж хүмүүс рүү залахгүй байх байсан гэж үздэг юм. Жефф үнэхээр амиа хорлсон бол тухайн үед л түүнийг амиа хорлоход нь хүргэх онц ноцтой зүйл болсон гэсэн үг үү? Тэгэхээр юу болсон болоо тэр өөрийгөө хутгалж хөнөөж болох вэ? Амиа хорлолт гэх хувилбарт эргэлздэг хүмүүсийн бодлоор яаж өөрийгөө тийм олон хутгалж хөнөөж болох вэ гэдэг ба. Энэ баримтал тэднийг эргэлзэхэд хүргэдэг. Мөн тэр үнэхээр амиа хорлохоор болсон бол бууга ашиглах нь илүү амар байх байсан ч яагаад тэгээгүй вэ гэдэг юм. Буу хэргэлвэл арай амар байх байсан ч ангийн буугаар өөрийгөө буутахад ашиглах нь хэлбэр хэмжээнээс нь шалтгаалan амаргүй дээр өмнө дурдсанчлан тэр төөрснөө мэдэн тусламж хүсэхдээ тэнгэр лүү хий буудаж байсныг санах юм бол тэр сумаа дуусгах гэсэн байж бас болох юм. Задлан шинжилгээнд тусгагдсан нэгэн зүйл байгаа. Жеффийн зүрхэнд 3 удаа хотглуулсан гүн шарх олдсон ба энэ түүний хурдан хугацаанд нас барах шалтгаан болсон гэжээ. Үүний дээр нэмээд шүүхийн шинжилгээгээр Жефф өөрөө баруун гараараа хутгаа барьж зүрх рүүгээ хутгалах боломжтой. Хутганы орсон өнцөг гүн зэрэг нь үүнийг боломжтой гэж харуулж байна гэсэн юм. Мөн хэргийн газар дээрээс олдсон Жеффийн хутганаас өөр хүний ямар ч ДНХ олдоогүй байна. Энэ явдлаас жил орчмын дараа шүүхээс шинжээчдийн баг томилсон гэсэн бөгөөд тэд хэрэгтэй танилцсан энэ бол амиа хорлолт мөн гэд хэргийг хаасан гэжээ. Хэдийгээр энэ хэрэг тун хачирхалтай учир битүүлэг байгаач цагдаа нар өөр ямар ч бодит биет хүний уул мөрийг хэргийн газраас болон ойр хавьяас нь олоогүй. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг төгсөж байна. Үзэгчид та бүхэн Жеффри Гепхартад тэгэхэд ойд юу болсон байж болох талаар сэтгэлдээ хуваалцаарай.
Удахгүй уулзцгаая. Баяр таа.